тий. За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас төрийн үйлчилгээний захим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийх гэж байна. За нийслэлийн засаг даргын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх. За нийслэлийн төрийн үйлчилгээний захим шилжилт төслийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд бол өдөр тутмын үйл ажиллагаанд захим хэлбэрээр явуулах. За иргэд төрийн үйлчилгээг төргөн шуурхаа ширгэдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлсэн. За нийслэлийн захим үйлчилгээний нэгдсэн портал болох e-сервис цэг Улаанбаатар цэгийн системийг хэрэглээндээ нэвтрүүлээд байгаа. За хот байгуулалт хөгжлийн газраас иргэн хуулийн этгээдэд нийтдээ нэг 24 төрлийн үйлчилгээг одоо 5 төрлийн үйлчилгээг бол одоо e-сервис цэг Улаанбаатар цэгийн портал сайтаар дамжуулан онлайнаар хүргэх боломжтой болоод байгаа. За үүнд бол нэгдүгээрт барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, барилга байгууламжийн гүйцэтгэлийн байр зүүн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, архивын лавлгаа авах, за хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээр үйлчлэх, за инженерийн шугам шүлжээний зурган мэдээллээр үйлчлэх гэсэн энэ 5 үйлчлэгийг одоо e-сервис цэг Улаанбаатар цэгийн портал сайтаар бол дамжуулан одоо иргэдэд хүргэж байна. За мөн бид цаашдаа барилга байгууламж барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж архитектур төлөлтийн даалгавар за боловсруулж баталж олгох энэ үйл ажиллагааг бол захин хэлбэрт шилжүүлэхээр холбогдох байгууллагуудтай бол хамтран ажиллаж байгаа. За энэ үйл ажиллагаа маань захин хэлбэрт шилжснээр за иргэдэд төрийн үйлчилгээг төргөн шуурхаа өргөх, за энэ үйлчилгээнд хүний оролцоог багасгах ийм ач холбогдолтой ийм ажил болох юм аа. Тэгэхээр энэ талаар манай хот байгуулалт хөгжлийн газрын хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга амар санаа та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулах юм аа. За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За нийслэлийн нэгдсэн үйлчилгээний захин портал болох e-сервис цэгийн Улаанбаатар цэгийн бол нийтдээ нийслэлийн нутгийн захиргааны 11 байгууллагын 110 гаруй үйлчилгээ бол захин хэлбэрээр иргэн аж ахуйн үеидэд хүрж байгаа. За тэрний нэг болох одоо хот байгуулалт хөгжлийн газрын барилга барих хүсэлтийг хүлээн авах шийдвэрлэх талаар үйлчлэгийг захин болсон талаар танилцуулъя. За манай байгууллагын хувьд бол төрийн үйлчлэгийг иргэн аж ахуйн гэж байгуулалт бол төргөн шуурхаа ил тод за хүртээмжтэй хүргэх ажлыг бол шатраатай зохион байгуулж байна. Энэ хүрээнд бол манай байгууллагаас үзүүлдэг 24 төрлийн үйлчлэгээний 5 үйлчлэгийг бид захин болгосон байгаа. За оны эхний 8 сарын байдлаар манай байгууллагт нийтдээ 4256 иргэн аж ахуйн гэж байгууллагын хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийн бол 30% бид нар захимжуулах боломжтой болж байгаа. Тэрвэл манай 5 төрлийн захим үйлчлэгийг дамжуулаад манай байгууллагын нийт үйлчлэгээний 30% захим байдал шилжлээ гэж ойлгож байна. За та бүхэн энэ мэдээллийн сантай холбогдсоноор төрийн мэдээлэл солилцооны хуур систем, за иргэн аж ахуйн нэгж байгууллагын танил нэвтрэлтийн нэгдсэн систем, дан системтэй холбогдож иргэн аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг авна. Мөн одоо үйлчлэгээний төлбөрийг бол за купе болон одоо пост машин ашиглан төлөх боломжийг бол бүрдүүлсэн байгаа. За манай байгууллагаас үзүүлдэг 5 төрлийн үйлчлэгийг та бүхэн одоо харж байна. За гүйцэтгэлийн байр зүүн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, архивын лавлгаа олгох, за инженерийн шугам шүлжээний зурган мэдээлэлээр үйлчлэх, за хөгжлийн эрхээ төлөвлөгөөний зурган мэдээлэлээр үйлчлэх гэсэн 4 үйлчлэгээр нэмэгдээд өнөөдөр та бүхэнд танилцуулах барилга барих хүсэлтийг үйлчлэгийг танилцуулж байна. За иргэн аж ахуйн байгууллага e-сервис цэг Улаанбаатар цэг хэмээнээр хандан за барилгын хүсэлт барилга барих хүсэлт буюу архитектур төлөвийн даалгавар олох үйлчлэгийг захиална. За эхний ээлжинд дан системээр дамжуулан өөрийнхөө холбогдох мэдээлэл, регистрийн дугаар, холбоо барих утас энэгээр дамжуулан дан системд холбогдно. За дан системд холбогдсноор тухайн өрөдөл гаргаж байгаа иргэн аж ахуйн байгууллагын мэдээллийг бид нэр шууд авах боломжтой болох хор системээс. Тэгэхээр та бүхэн нэвтрээ оронгод та өөрийнхөө холбогдох мэдээллийг өгнө үү гэсэн өгөхийг зөвшөөрж өгнө гэсэн хуудасаар нь энэ дээр одоо мэдээлэл дарж орсноор за e-сервис Улаанбаатар цэгийн үндсэн одоо холбогдох хуудас руу орох юм. За эндээс та бүхэн барилга барих хүсэл гэсэн зэсийг сонгоод за манай байгууллагаас үзүүлж байгаа барилга барих хүсэлтийг бол хоёр төрлийн гэж ойлгож байна. Нэг нь тусгай хамаатай газар нутагт, нөгөөх нь за нийслэлийн засгийн захирамжаар олгогдсон байршилд одоо барилга барих хүсэлтийг авдаг. Тэр одоо аль өөрийнхөө хүсэлт өгөх байршлыг сонгоод за өөрийнхөө хүсэлт өгч байгаа байршлын одоо байршил дүүргийг сонгоод за газрын кадастрын зургийн нэг талбарын дугаар гэж бий. Энэ нэг талбарын дугаарыг оруулснаар таны хүсэлтийг хүлээх авах боломжтой болох юм.
За тэгээд оруулсан дараад танаас мэдээлэл гарч ирнэ. За барилга өргөсөлтөд шинээр өгж байгаа юм уу? Эсвэл урд нь өгсөн хүсэлтэндээ өөрчлөлт оруулж байгаа юм уу? Гэж сонголтоо та хийгээд тэгэхээр таны сонголтын дараа бол таны холбогдох мэдээлэлээр автоматар манай мэдээлэлсэнд холбогдох юм. За үүний дараа барилга орох хүсэлтийг одоо хүлээж өгөхөд шаардлагатай материалууд гэж байна. Түүнийхээ чагсаалтуудыг оруулж өгнө. За иргэн аж ахуйн гэж байгаа бол аж ахуйн гэж байгууллага бол аж ахуйн нэгжийн албан бичиг хүсэлт албан байгууллагын гэрчлэгээний хуулбар иргэн бол иргэний өргөдөл за иргэний үнэхийн хуулбарыг оруулнаа. За түүний дараа холбогдох материалуудыг оруулж өгнө. За газрын гэрээ гэрчлэгээ, кадастрын зураг, за барилга барихаар хүсэлт ирүүлсэн газрын ботоо зураг, за тэгээ бусад хэрэгцээтэй мэдээллийг оруулаад илгээх төвчийг дарах юм. За үүний дараа хэрвээ тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллага урд нь хурц манай системд холбогдоод манаагаас үйлчлэгээ авч ирсэн бол урд нь авч ирсэн үйлчлэгээний жагсаалтнаас харах боломжтой байгаа. За тэгээд мэдээллийг илгээснээр таны одоо ирсэн хүсэл ямар шатанда байгаа гэдгийг ханих болно. За хамгийн гол асуудал үүсдэг юм уу гэхээр өргөл өглөө барилга орох хүсэлтэд шийд өглөө хаана хэн дээр явж байгааг нь мэддэггүй гэсэн асуудал иргэн аж ахуйнаас байнга гарч ирдэг. Тэгэхээр энэ системд холбогдсноор таны өгсөн өргөдөл хүсэлт хаана явж байгаа юм бэ? Ямар шатанда явж байгаа юм бэ гэдгийг иргэн өөрөө ханих боломжтой болох юм. Тэгэхээр манай байгууллагын одоо барилга барих хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагаа бол энэ 7 төрлийн үе шатыг дамжин явдаг. Тэгэхээр тухайн иргэний хүсэл аль шатанд явж байгаа юм бэ гэдгийг иргэн өөрөө ханих боломжтой болох юм. За тэгэхээр хамгийн сүүлд барилга барих хүсэлтэн шийдвэрлсэн тохиолдолд тухайн иргэнд за батлагдсан архитектур төлөвийн даалгаврыг хүлээн авах гэсэн мессеж мэдээлэл очих юм. За үүнийхээ дагуу тухайн одоо манай нийслэлийн бол 6 нэгдсэн үйлчлэгийн төв байгаа. Тэр төвөөр дамжуулаад архитектур төлөвийн даалгаврыг хүлээх боломжтой болох юм аа. За бид нэр энэ үйлчлэгийг ашиглалтанд оруулснаар иргэн аж ахуйн байгууллагын мэдээж одоо цагийг хэмнэн үйлчлэгээ аваад тэр үйлчлэгийнхаа шат дарааллыг харна. Хэрэв үйлчлэгээ буцаах хүсэлтэй байх юм бол бас буцааж болно. За мөн төрийн байгууллагын тухайн үйлчлэгээнд мөрдөгж байгаа хууль дүрм журмыг танилцах хэрэгтэй болох. Энэ бол хамгийн гол. Миний өгсөн хүсэлтийг ямар журмын дагуу ямар хуулийн дагуу шийдэж байгаа юм бэ гэдгийг иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрөөхөө харах хэрэгтэй. За энэ хуулийн энэ журмын дагуу миний хүслийг шийдвэрлэж байгаа юм байна гэдгийг бас энэ сайтаас авах боломжтой байгаа юм аа. За бид цаашид төрийн үйлчлэгийг түргэн сурахаа өргөхийн тулд ямар үйлчлэгийг төлж ажиллаж байна гэхээр саяны хэлдэг одоо архитектур төлөвийн даалгавар олгох үйл ажиллагааг бүрэн захимжуулах боломжийг бол судлаад хүний оролцоог аль хор багасгасан техник орчин үеийн мэдээлэл технологийн шийдлүүдийг ашигласан системийг оруулахаар ажиллаж байна. За мөн одоо манай байгууллагын бас хамгийн их эрэлттэй үйлчлэгээ болох барилгын ажлын зөвшөөрөл олгох, сунгах үйлчлэгээ байгаа. За мөн барилгад хаяг дугаар олгох, мэдээллийн санд бүртгэх ажлуудыг бас дахин хэлбэр шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ үйлчлэгээнүүд маань л энэ оны сүүлэхэд бол бас энэ e-сервисийг Улаанбаатар цэг хэмээн рүү холбогдоод орох юм. За тэгэхээр одоо цар тахлын юм хэцүү байгаа үед иргэн аж ахуйн нэгж байгууллага заавал төрийн байгууллагаараа ч үйлчлүүлэх биш. За нэгдсэн төвүүдээр очихгүйс өөрөө гэрээсээ за хаанаас ч гэсэн өөрийнхөө өргөдөл гомдлыг хийлгээх. За өргөдөл гомдолтой хяналт тавих боломжийг бол бүрдүүлээ ажиллаж байна. За та бүхэнд мэдээлэл танилцууллаа. Хугацааны хөтөлбөр ямар байхыг хариу өгөхий. Мөн дээрээс нь төрийн одоо зарим үйлчлэгээ цагаар өгч байгаа ч гэсэн одоо төгс машин байгаа шүү дээ. Тэр бол ажиллахгүй байгаа юм тохиолдол байгаа. Тэгээд энэ дээр юу нэгэд яаж хяналтыг тавьдаг. Хэрхэн яаж одоо ажиллах гормыг гаргах юм. За манай байгууллагаас үзүүлж байгаа үйлчлэгээнүүд бол төгс машины лавлаа шаардахгүй байгаа. Түрүүн би хэлсэн энэ төрийн мэдээллийн хор систем, дан системтэй холбогдсноор холбогдох мэдээллүүд нь бол бидэнд ороод ирж байгаа. Тэгэхээр төр өөртөө байгаа мэдээллийг бол иргэдээсээ заавал дахиж шаардахгүй гэсэн бид нар гол зарчмыг баримтлан ажиллаж байгаа. За тэгэхээр архитектур төлөвлөлтийн даалгавар олох үйл явц бол тодорхой хугацаатай байдаг. Мэдээж хүлээн авснаас 14 хоногийн өдөр хурлаар оролцвол газар мэргэжлийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ороод шийдвэр гарч байгаа. Тэгэхээр 14 хоног дотор шийдвэрлээд хариуг нь өгнө гэсэн үг. За. За.